би бүр төгс Японтай болно гэж нөгөө дунд нь шантрах үе асар их байна штэ. Азтай байна. Тэн нэгнээс сонссон бол жоохноор юм хийгээд явж л байгаа бол асар том зүйл тухайн улсын no ер нь хэцүү. Hi guys, Жарж байна. За, part number 2. Энэ удаад би Японыг анх сурж байхад хин нэг надад энэ эдгээр зүйлсүүдийг хилээд өгдөг байсан ч болоосэй гэж бас гойрддаг. Хин нэгэн энэ зүйлсийг надад ингээд хилээд өгсөн бол цаашаа на Японийг илүү хурдан цаг алдахгүйгээр сурах байжтэй гэж боддог байсан зүйлсээ та нартайгаа хуваалцъя гэж бодсон юм аа. За тэгээд ерөнхийдөө Японийг сурах гэж байгаа хүмүүстээ зориулаад би ингээд жоохон дараалалтай ойлгомжтойгоор 5 зүйл бэлдсэн байгаа. За хамгийн ихнийх нь болохоор хэл сурах зорилго. Хэл сурах зорилго бол маш чухал. Яагаад тэгэхээр тухайн хэлийг яг ямар зорилгоор сурах гээд байгаа гэдгээс хамаарат тухайн хэлээс сурах зүйлс, сурахгүй зүйлсээ ингээд ангилаад өгчих юм бол цагийг маш их хэмнэдэг. За жишээлбэл одоо Японд ирж хэлний сургуульд сурах, за цаашлаад Сэммонгийн сургуульд орох, цаашлаад ихтэй сургуульд орох хүн бол мэрэгжлийн Япон хэл болон хан зүсгийг маш сайн эзэмшихгүй бол хэцүү. Ер нь хэцүү. Ажлаар Японд ирэх гэж байгаа. Тэгээд зөвхөн ажил дээрээ Япон хэлийг ашиглана. Ажил хийхийн тулд Японд ирж байгаа хүмүүс бол бас шал ондоо заавал ямар ажил гэдгээсээ хамаарч бас ханз ашиглахгүй, хэл ашиглахгүй ч ажиллах боломжтой. Японд ирж амьдрах боломжтой ажлууд асар их байдаг учраас тэгээд ажлын шугамар ирж байгаа бол бас ерөнхийдөө ярианы Япон хэл болон өдөр тутамдаа ашигладаг Япон хэлийг сурах юм. Заавал тийм мэрэгжлийн өндөр түвшний ханзыг бүгднийг уншаад байх шаардлага байхгүй гэж бодож байна. Аялаар ирэх гэж дийгөө тийм хүмүүс бас бүх ханзыг уншаад байх, бүгднийг чийжлээд байх ямар шаардлагагүй өдөр тутмын одоо ярианы Япон хэлийг сурчвал бас зүгээр гэж бодож байна. Хоёрдугаар зөвлөмж нь болохоор суурь мэдлэг. Миний хувьд Япон хэлийг ингээд ер нь хэлийг сурахдаа эхлээд суурь мэдлэгээ маш сайн тавиад өгвөл цаашаа на ингээд явах хурданч маш хурдан агцсан ч сайн байх юм байна гэж боддог. Яагаад тэгэхээр би ингээд 10 жил байхдаа ерөөсөө англи хэлнийхаа багш дургу. Тэрнээсээ болоод бас англи хэлний суурь маш муугаас болоод одоо хүртэл англи хэллээ нэг тийм сурыг гэхээр чадахгүй мэдрэмж төрөөд ямар ч тийм суурьа айгу буруу өгөөд тэгээд суурьяасаа эхлээл нэг тийм дургу болсон учраас одоо хүртэл англи хэлийг бас яг үзэн яддаг амар хэцүү хэл гэж боддог. Тийм болохоор Япон хэл дээр миний ойлгосон зүйл нь би суурьа ингээд амар өөртөө дурлуулад тухайн хэлний суурийг ингээд гоё засаад өгсөн учраас одоо ингээд түндээ дурлаад Япон хэлээрээ яриад ингээд цаашдаа сургуульдаа сураад ингээд явж байгаа гэж бодож байна. Цаашаа энэ 5-ын Япон хэлнийхаа суурийг маш сайн тавиад өгөх юм бол цаашаа левелүүд ахаад явхад маш хурдан байдаг шүү. За 3 дахь нь болохоор хамтрагч. Тухайн хэлийг сурж байхад яг тухайн хэл дээр яагаад сурах гээд байгаагаа ярилцдаг, яагаад энийг хийх гээд байгаагаа үзэл бодлоо солилцдог хэн нэгэн байх юм бол чиний өрөөсөө цагийг маш их хэмнэдэг. Хамтдаа суралцаад магадгүй багшаасаа байнга асуудаг ч юм уу, магадгүй хамт сурдаг найзуудтайгаа хамтдаа хичээлээ хийгээд даалгавраа тавтаад нэг нэгнээс асуугаад магадгүй хамт сурж байгаа хүн чинь чиний мэдгүй зүйлийг багшаас чинь асууж магадгүй шүү дээ. Тэгэнгүүт шин зүйлийг мэдэж авах энэ чинь бас нэгэн гоё боломж ахгүй. Тэгэхээр хэн нэгэнтэй хамт хэл сурна гэдэг бол хамгийн хөгжилтэйгээр аз жаргалтайгаар тухайн хэлийг өөртөө суулгах нэг арга зам гэж бодож байна. Дөрөвдүгээрт нь болохоор айдас. Яагаад тэгэхээр ерөөсөө тухайн хэлээ сурж байгаа хэрнээ тухайн хэлээр 100% ярих гад байдаг. Үнэхээр мундаг ярих гад байдаг. Чи мундаг ярихгүй болно штэ. Заавал мундаг ярьдаг болсныхоо дараа амнаасаа үг гаргах хэрэгтэй юм уу? Тэр чинь амнаасаа үг гаргаж ээж л мундаг болно шүү дээ. Тийм болохоор ерөөсөө битгий ярихаас битгий зүгээр ингээд зүвч вэ буруу ч хамаагүй зүгээр л ярмаар байгаа зүйлсээ хэдэн үгээ хооронд нь холбоод амнаасаа гарга. Тэгвэл мундаг ярьдаг болно шүү дээ. Тийм болохоор битгий агаарэ. Угаасаа хэл сурж байгаа юм чинь бид нэр тухайн улсын хүн биш учраас алдах нь ойлгомжтой, буруу ярих нь ойлгомжтой. Тийм болохоор санаа зовлтгүйгээр зүгээр л хэрэглэе гэж ойлгох хэрэгтэй. Хэл гэдэг чинь зүгээр тухайн хэлээр бид нэр тухайн хэлийг ашиглаж л
хин нэгэнтэй ойлголцож, ажиллаа хийж, аялж, зугаалж явах зүйл шүү дээ. Хэл чинь зүгээр л хэрэглээ гэдгийг л бид нэр ойлгочвол их зүгээр юм уу да гэж бодож байна. За 5 дугаарт нь цаг хугацаа. Яагаад цаг хугацаа гэсэн бэ гэхээр яагаад цаг хугацаа гэсэн бэ гэхээр хэллээ сурж эхлээд 1 сарын дараа сайжирна гэж боддог ч юм уу те. 3 сарын дараа би бүр төгсөө болтой болно гэж боддог юм бол no. Яа тэгэхээр цаг хугацаа маш их орноо. Тасралтгүй чи тухайн зүйлийг жоохноор чамаагүй өдөр болгон хийгээл. Өдөр болгон нэг үг бичээд, өдөр болгон нэг ханц бичээд ядаж зүгээр бичих дадлаа өөртөө суулгаал та тийм үстэй. Тэнгүүдээ зүгээр нэг ихний нэг хэдэн хичээлийн үдчээл японоор ингээд амар сайн өөрийгөө ярьдаг болох гээд, японоор ойлгодог болох гээд өөрийгөө тэгж бити хүчлээрээ. Хэл гэдэг чинь амар цаг хугацааны асуудал гэдгийг би ойлгосон. Тэр угаасаа хэлийг хүн бол бүрэн 100% эзэмшиж сурахгүй. Яагаад тэгэхээр хэл гэдэг чинь асар том зүйл. Тухайн улсын тэр чигтээ бүх соёл нь байгаа. Хэлийг сурахын тулд бүх соёлын 100% сурна гэдэг чинь ер нь бол маш хүнд штэ. Тийм болохоор ерөөсөө хэлийг бол сурсаар л байна. Тийм болохоор цаг хугацааны л асуудал. Чи ингээд өнөөдөр хичээл хийгээд, өнөөдөр жоохон давтлах хийгээд, жоохноор юм хийгээд явж л байгаа бол хэл чинь явандаа сайжирна. Явандаа ярьдаг болно, явандаа ойлголцдог болно, явандаа ойлгодог болно. Миний хувьд яг иймэрхүү зүйлсийг Япон хэл анх сурж байхдаа тэн нэгнээс сонссон бол гэж боддог доо. Тийм болохоор та нар азтай байна. Жохон ч ихсэн юм ойлгосон бол миний зорилго биеллээ. Би ч гэсэн одоо ингээд Япон хэлийг сурсаар л яваа. Тасаа сурсаарч байх болно. Тэгээд нэгдүгээр part 1 дээр хэлсэн нөгөө манай Япон багшийн маань зөвлөгөө бол бас үнэхээр чухал. Яагаад энэ Япон хэлийг одоо нөгөө дунд нь шантрах үе асар их байна штэ. Тэр үедээ хэлсэн зорилгоо эргээд санах юм бол би ингээд Япон сурах гэсэн штэ. Тийм болохоор одоо би шантарсан ч гэсэн ахаад энийг оролдоод хийгээд чаддаг болно гэж бодох ч юм уу те. Тэм болохоор өөрийн гэсэн одоо тухайн хэлийг эхлэх шалтгаанаа хамгийн ихэнд олол зүгээр ах гэж бодож байна. Тийм. За тийм байна да. Миний хэлэх гээдсэн зүйлс нэг иймэрхүү. Жохон ч гэсэн таалагдаж, жохон ч гэсэн хэрэгтэй мэдээлэл болсон бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд хэрэгтэй нэгэнд нь түгээгээрэй. Тэр баяртай.